За ингээд авилгал оролтын хажуугаар өнгөрж байна. Авилгал хорооллын хажуугаар өнгөрж байна. Би бол та бүхэн сайн мэдж байгаа авилгал хороол гэдэг нэрийг бол би өгсөн. За гэтэл тэр авилгал хорооллынхан бол бас их буруугаар янз бүрээр тайлбарлаж байна. Өөрсдөө өмөрөгчийг хандлагатай байна. За нэг өрөвдүүлэх гэж байгаа юм шиг нэг юм хачи юмнууд ярьж хэлсэн байлээ. За тэрийг бол одоо хараад л яваад байгаа. За тэгэхээр эрхэм мөндөд авилгал хорооллынхан болон эрхэм мөндөд эрчим хүчний сайд нар бол нэг хоорондоо бас холбоо хамааралтай байх шиг байгаа юм. За энэ бүхнийг би өөрөнд одоо гаргаж бол ингэж тавья гэж бодож байгаа. За дээр нь би энэ 177 тэрбум гэдэг асуудлыг эсэргүүцэж бас нэлээд одоо олон пост янз бүрийн юм хийжээсаа. За тэгсэн чинь манай Жорж Сүрэн сайдын төрсөн дүү нь болтоймаа нэг Балдорж гэдэг нөхөрл одоо намайг ич бүр аалах нэ тэр одоо Twitter юун дээр ч одоо бүр өстө сүүдийг гутгаж байна. Тэгээ би энэ одоо яагаад ингэж 177 тэрбумыг тэр төрсөн дүү нь дэмжээд байдгийг яагаад ингэж эсэргүүцсэн хүмүүсийг элдвүнгээр хилээд дайр довтлоод байдгийг ингээд лавлсан чинь манай Жорж Сүрэнгийн тэр юу төрсөн дүү чинь Дорногов аймгийн Хөвсгөл суманд Айл Баянгийн уурхай гэдэг уурхайтай юм байна шүү дээ. Нүүрсний уурхайтай ой. Тий, тэгчээ одоо яах гэж байгаа юм бэ? Тэр нүүрсээ экспортлоод буцааж импортлж авч жагаад тий. Тэгээ одоо түлхэх гэж байгаа юм уу? За мэдгүй ингээд нэг ийм дүр зураг надад бол зүгээр харагдаад байгаа юм.